Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Дархуул аймгийн 4-р сургуулийн Монгол хэл хичээлийн багш Эрдэнэ Чимэг байна. Та бүхэнтэйгээ 7-р ангийн Монгол хэлний хичээлийг хамтран зохион байгуулнаа. За бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань тэмдэг нэр ба түүний хэрэглээг судалж мэдэх. Хичээл эхлэхийн өмнө зургийг ажиглаарай. За та нарт ямар сэтгэл төрж байна вэ? Унсан газар угаасан ус их хэл. Аав ээж шиг ачтай. За дээр хүүгийн утгыг оюундаа тунгаан бодоорой. Бидний өсөж төрсөн газар их орон, их хэл соёл маань бидний ижи аав шиг эрхэм юм шүү гэдгийг байнга оюундаа бодож яваарай хүүхдүүдээ. Эхийг анхааралтай уншаарай. Эхийг унших явцдаа онцлсон үгсийг ажиглаарай. За багштайгаа хамт уншийе. Аяа би хорвоо чамтай чулуугаар л анх танилцж дээ. Чулууны өнгө тоолж баршгүй олон. Улаан, ногоон, бор, шар, хөх. Цагаан чулуу дангаараа буюу холилдон оршино. Чулуу бас зузаан эмгэн, зөөлөн хатуу, халуун хүйтэн, эртээ эргүй, мүлгэр бас бүлээхэн ээлдэг хавтгай байдаг. Өндөр уулын орой дээрх чулуу салхины урсгалд илэгдэн зөөлрсөн боловч хүйтэн байна. Харин асгын чулуу юунд ч илэгдээгүй учраас хатуу, хурц бас хүйтэн байдаг. Аяа чулуу чи ертөнцийн хөрсөн дургасан хатуу цэцэг юм билээ. За, онцлсон үгсийг ажиглаад багшийнхаа асуусан асуулт тус бүрт хариулаад дэвтэртээ бичээрэй. За, 1-р асуулт. Улаан, ногоон, шар бор гэсэн үгс чулууны ямар утгыг нэрлсэн бэ? За, 2-р асуулт. Хатуу зөөлөн, бүлээхэн, мүлгэр гэсэн үгс нь чулууны ямар утгыг илэрхийлсэн бэ? 3-дугаарт нь олон, цөөн гэсэн үгс чулууны ямар утгыг нэрлсэн бэ? 4-дугаарт нь хавтгай, дугуй гэсэн үгс чулууны ямар утгыг нэрлсэн бэ? За та бүгдээрээ тусад нь хариулаад дууссан баха. Одоо бүгдээрээ даалгавраа шалганаа. За эхний асуулт буюу улаан, ногоон, шар гэсэн үгс нь чулууны өнгийг зааж нэрлсэн бахна. Харин хатуу зөөлөн гэсэн үгс нь чулууны шинж чанарыг нэрлсэн бахна. Олон, цөөн гэсэн үгс нь чулууны хэмжээг нэрлсэн бахна. Мөн
хавтгай, дугуй гэсэн үгс нь чулууны хэлбэр дүрсийг илэрхийлжээ. За та бүгдийн ажилласан дасгал дээрхтээ тохирч байгаа гэдэгт итгэж байна. За тэгвэл эдгээр өнгө зүс, шин чанар, хэмжээ, хэлбэр дүрсийг тэмдэг нэрийн утга гэдэг аах нь шүү. За бүгдээрээ эдгээр үгстэй асуулт тавья. Ямар асуулт байж болох вэ хүүхдүүдэд таамаглаарай. За ямар гэсэн асуулт байна? Ямар өнгөтэй вэ? Улаан өнгөтэй. Ямар шинжтэй вэ? Хатуу шинжтэй. Ямар хэмжээтэй байх вэ? Олон. Зүүн. Ямар хэлбэртэй вэ? Хавтгай хэлбэртэй. Ямар дүрстэй вэ? Дугуй дүрстэй байна штэ. За тэгвэл тэмдэг нэр маань ямар гэсэн асуултанд хариулагдаж эдгээр шинжийг заадаг байх нэ. За эдгээрийг ашиглаад тэмдэг нэр гэж юу вэ гэсэн асуултад тохирох тодорхойлтыг гаргаад дэвтэртээ бичцгээе. Багшийнхаа өгсөн мэдээллийг нэгтгээд юу заадаг, ямар асуултад хариулагддаг зэргийг тодорхойлолтоо оруулж өчөж болно. За бүгдээрээ тодорхойлолтоо биччихсэн баг. Та бүгдийн гаргасан тодорхойлолт дараалт тодорхойлолттой тохирч байна уу? За хамтдаа уншъя. Хүн юмс үзэгдлийн өнгө зүс, шинж чанар, хэмжээ, хэлбэр дүрс, орон зайг зааж ямар гэсэн асуултад хариулагдах үгсийг тэмдэг нэр гэдэг байх нэ. За одоо бүгдээрээ тэмдэг нэр гэж юу вэ гэдгийг мэдэж авлаа. Үргэлжлүүлээд дараах 3 модыг ажиглая. Энэ 3 мод адилхан байна уу? Эсвэл өөр байна уу? Энэ 3 модны өнгийг нэрлэх гэвэл та бүхэн яаж нэрлэх вэ? Дэвтэртээ нэрлээд бичээрэй. За та нар 3 модонд тохирсон өнгийг нь биччихсэн баха. Багш нь бол ингэж нэрлэх нэ. Ногоон, ногоовтор, ногоон. Эдгээр үгс нь хоорондоо ялгаатай сонсогдож байна уу? Ижилхэн сонсогдож байна уу? Ногоон, ногоовтор, ногоон. Мэдээч хэрэг ялгаатай сонсогдож байна. Ногоон гэж хэлэхэд яаж сонсогдож байна? Ногоовтор гэж хэлэхэд яаж сонсогдож байна? Ямар өнгийг ногоовтор гэж хэлдэг вэ? Тэгвэл ногоовтор гэдэг бол ногооноос буурсан өнгө бахны. Харин
Нов ногоон гэдэг үг нь ногоон өнгнөөсөө арай хүчтэй эрчимсэн өнгө бахнэ. Тэгэхээр тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлсэн ба бууруулсан гэж ангилдаг бахан. Тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэхдээ үгийн утгыг эрчимжүүлэх ухтурыг ашигладаг. Жишээ нь ногоон гэдэг үгийг эрчимжүүлэхдээ нов ногоон. Улаан гэдэг үгийг ярихдаа час улаан гэж ярьдаг бахан. Харин тэмдэг нэрийн утгыг бууруулахдаа эвтар дуу гэсэн дагаврыг залгадаг бахан. Жишээлбэл ногоон гэдэг үгийн утгыг бууруулахдаа ногоовтор, улаан гэдэг үгийг бууруулахдаа улаан дуу гэж ярьж болох нэ. За хүүхдүүдээ зургийг сайтар ажиглаарай. Зураг дээр байгаа зүйлсийн өнгө цус, шинж чанар, хэлбэр хэмжээг үгээр илэрхийлэн бичээрэй. Илэрхийлэн бичихтэй байшингууд ямар өнгөтэй байна? Мөн зам нь ямар хэлбэртэй байна вэ гэсэн асуултыг ашиглан жишээ болгон бичээрэй. За бүгдээрээ зургийг үгээр илэрхийлэн бичээд дууслаа. Тэгвэл одоо цагаан, ногоон, хөх, улаан өнгөөр юу дүрслэгдсэн байна вэ? За эдгээр өнгөөр зам, газар, тэнгэр, байшингийн өнгө илэрчээ. За дараа нь аз жаргалтай гэгээлэг гэсэн шин чанараар гэр бүлийн болон хүүхдийн дүр байдал илэрчээ. Том, жижиг, өндөр гэсэн хэмжээ заасан үгээр барилга байшингийн хэмжээг илэрхийлжээ. За дөрвөлжин, гурвалжин бол мөн адил байшингийн дүрс байна. Харин мурой бол замын хэлбэр байна. Тийм ээ хүүхдүүдээ. За та бүхэн маань гих мэдчлэн зургаас дэлгэрүүлэн бичээрэй. За бид өнөөдөр ертөнц дээрх бүхий л идиомс өөрийн гэсэн өнгө төрх, шинж чанар, хэлбэр хэмжээтэй байдаг гэдгийг мэдэж авлаа. За гэрийн даалгавартай хүүхдүүдээ өөрийнхөө суралцдаг сургуулийнхаа танилцуулгыг бичээрэй. За танилцуулга бичихтэй танилцуулгын бүтцийг зөв гаргах, тэмдэг нэрийг хэрэглэх, тэмдэг нэр ашиглахдаа өнөөдрийн бидний үзсэн, эрчимжүүлсэн болон бууруулсан утгыг хэрэглээрэй. Найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй цэвэр сайхан бичээрэй.